2013 онд Калифорни мужид Америк нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй хүний ан эхэлсэн түүхтэй. Яагаад хамгийн том хэмжээтэй гэж байгаа вэ гэхлээр нэг л хүнийг барихын тулд 2000 гаруй цагдааг хөдлөгсөн гэдэг юм. Хэдий мужийн бүхий л цагдаа түүний эсрэг байхад энэ хүн эл тодор Лос Анжелес хотын цагдаа нарт дайн зарласан билээ. Гэмт этгээд ганцхан хүн байсан ч ихэнх цагдаа нар түүнтэй нүүр тулахаас айж байсан бол энэ түүхийг амьсгаа даран ажиглаж байсан ихэнх жирийн иргэд түүнийг ардын баатарч мэт үзэж байв. Ингээд ээлжид түүхээ эхэлцгээе. Бичлэгийн гол дүр болох Кристофер Дарнер гэгч нь 1979 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Нью-Жерсид мэндэлсэн юм. Кристоферыг баг байхад нь гэр бүлийнхэн нь Калифорни мужийн Лос Анжелес хот руу нүүсэн байна. Тэнд л Кристофер өөрийн баг залуу насаа өнгөрөөжээ. Кристофер ангидаа цор ганц хар арстай хүү байсан тул босод хүүхдүүдийн зүгээс байнга ялгарлан гадуурхал дээрлэх зүйлс мэдрэгддэг байсан ч тэр хизээч төвчээд өнгөрдөг хүү байгаагүй гэв. 1997 онд Крис сургуулаа төгсөж Ютагийн их сургуульд элсэн орсон байна. Түүний их сургуулийн найзууд болон хамт суралцагчид нь хожим Крисийг үргэлж инээмсэглэж байдаг хөгжилтэй залуу гэсэн юм. Найрсаг хөгжилтэй гэдгээс нь гадна Крисийг мэддэг хүн бүр түүнийг маш шудраг зарчимч хүн гэдгийг хамгийн түрүүнд онцлон хэлдэг байв. Кристофер бие бэлтрийн хувьд өсөглөн том байсан тул түүнийг анхнаас нь л их сургуулийн Америк хөлбөмбөгийн багт элсүүлсэн байна. 2001 онд Кристофер их сургуулаа улс төр судлаач мөн сэтгэл зүйч гэх мэргэжлэр төгсөж шууд цэрэг татагдан айрамд алба хаахаар явсан юм. Цэргийн алба хааж байхад нь түүний шудраг зарчимч байдлыг нь батлах нэгэн үйл явдал болсон нь 2002 онд тэр цэргээс халагдах төгсөн байх үедээ газраас нэгэн цүнх олсон байна. Тэр цүнхэнд нь $8,000 гаруй байсан бөгөөд Крис шууд л цагдаад аваачиж өгсөн нь хожим тэр цүнхтэй мөнгийг хотын сүм тандуулахаар авч явсан мөнгө алдагдсан байсан болж таарав. Шудраг цэргийн талаар тухайн үед орон нутгийн сонин төртөл нийтлэл гарч ийм шудраг хүн ховор болсон цаг үед маш сонин зүйл боллоо гэж онцолж байжээ. Сурвалжлагчийн Крисээс яагаад мөнгийг эргэлзэгч үгүй шууд цагдаагийн газарт аваачиж өгсөн бэ гэх асуултанд ээж нь багаас нь үнэн шудраг занд сургасан тул тэр мөнгийг олоод өөр зүйл хийх ямар ч бодол орж ирээгүй гэж хариулсан юм. Цэргийн албанд байхдаа Кристофер маш өндөр зэрэглэлээр бэлтгэгдэж бүх төрлийн зэвсгийг бүрэн эзэмшсээс гадна байлдааны үед амь гарах олон янзын арга барилд суралцаж гардан тулаанигч бүрэн эзэмшсэн жинхэнэ эр цэрэг болсон гэв. Тэр мөн алба хаах үедээ мэрэгэн буудагчийн шагнал аваад амжсан гэдэг нь шилдэг цэрэг болсон гэдгийг нь баталж байна. 2005 онд Кристофер Лос Анжелес хотын цагдаагийн анхитамд элсэн орж жилийн дараа төгсөөд ахин цэргийн албанд дуудагдаж Бахрейн дахь цэргийн ажиллагаанд оролцохоор явсан юм. Бахрейнд амжилттай алба хааж 2007 онд Лос Анжелестэй иргэн ирж тэндээ цагдаагийн газарт ажилд оров. Кристофер эхлээд бүхий л цагдаа нарын адил туршилтын журмаар ажиллаж байсан ба туршлагатай офицер Тереса Эванс гэгчин удирдлагын дор түүний ажлын гараа эхэлсэн байдаг. 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Крис Дарнер болон Тереса Эванс нар өдрөл бүр гардаг байдаг л нэг дуудлага авч нэгэн зочид буудлын руу явцгаасан юм. Тус зочид буудалд нь нэгэн сэтгцийн хувьд эрүүл биш хүн орж ирэн үйлчлүүлэгчид болон зочид буудлын ажилчдад төвөг учруулад байна гэсэн дуудлага байв. Өмнө үүсгэгч иргэн Кристофер Гетлер гэгч байсан ба сэтгцийн өвчтөй нэгэн байсан тул цагдаа нар түүнийг баривчлалгүй зочид буудлаас гаргаад явуулсан байна. Үүгээр тус явдал дууссан гэж бодож болохоор байсан ч дараа нь Кристофер Дарнерийн хувь заяаг тэр чигт нь өөрчилсөн үйл явдлуудын эхлэл болсон юм. Энэ явдлаас 2-7 хоногийн дараа Крисийг дадлагжуулж байсан офицер Тереса Эванс удирдлагатай Крисийн дадлагын талаар тайлан өгөхдөө түүнийг цагдаагаар биедан ажиллахад бэлэн биш, өөр хэд хэдэн чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай гэж дурдсан байв. Харин маргааш нь Кристофер өөрийн дадлагжуулагч Тересагийн эсрэг мөн удирдлагатай мэдээлэл гаргасан юм. Түүний гомдолд офицер Тереса өөрийг нь ингэж үнэлсэн шудраг бус гэд 2-7 хоногийн өмнөх зочид буудлын дуудлагт очиж ажиллах үеэр офицер Тереса сэтгцэн өвчтөй Кристофер Гетлер гэгчийг саатуулахдаа ямар ч үнэлэлгүйгээр түүнд хүч хэрэглэж гар нь гавтаа эсэргүүцэл үзүүлээгүй Гетлерийн нүүрэн тус газар нь цохиж цээж рүү нүшгэлсэн. Үүнээс болж Кристофер Дарнер Гетлерийг өмөрч офицер Тереса тэр хоёрын дунд маргаан үссэн гэжээ. Крисийн бодлоор энэ маргаан нь Тересаг өөрийг нь чадамжгүй дадлагчигч гэсэн худалд өгнөлт өгөх шалтгаан болсон гэсэн байна. Кристофер Дарнерийн гомдлын дагуу цагдаагийн газраас мөрдлөг явагдаж дотоод танилтын комисс энэ хэргийн хэд хэдэн гэрчүүдээс мэдүүлэг авсан юм. Сэтгцэн өвчтөй Кристофер Гетлерийн аав нь тухайн өдөр хүүн гэртээ нүүрэн баг зэрэг хавцсан байдалтай ирсэн ч хүүн өөрөө эцэгтэй цагдаа цогсон гэснээс
өөрөөр яг юу болсноо ойлгомжтой тайлбарлаж чадахгүй байсны дээр гэмтэл нь тэмч хүн санагдаагүй тул гомдол үүсгэгүй орхисон гэв. Кристофер Гетлерээс өөрөөс нь мэдүүлэг авахад тэр мөн эмэгтэй цагдаа өөрийг нь цогсон гэж мэдүүлсэн ч дараагаар нь мэдүүлэгтээ бодолж өөр зүйл ярьж эхэлсэнд түүний мэдүүлэгт итгэж болохгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Өөр гэрчүүд буюу буудлын ажилчдын хувьд цагдаагийн талд орж Кристофер Гетлерийг тэр өдөр ямар ч цагдаа цохиж байгааг хараагүй гэж мэдүүлсэн юм. Хохирогчин сэтгцийн өвчтэй өөрийг нь хэн яасан талаарч ойлгомжтой мэдүүлж чадахгүй мөн гэрчүүд нь хэн ч хараагүй гэсэн ийм ойлгомжгүй нөхцөлд энэ хэргийг шалгасан комист хоёр сонголт байв. Нэг бол олон нийтийн өмнө өөрсдийнхөө нэр хүндийг унгааж цагдаагийн алба хаагч Тереса Эвансын бурууг хүлээн зөвшөөрөх. Нэг бол ажиллаа хийж чадаагүйдээ хорсож удирдлагаа гүтгсэн гэж Кристофер Дарнерийг буруутгах. Та бүгдийн аль хэдийн гадарсанчлан комисс Кристофер Дарнерийн мэдгдлийг итгэл үнэмшил багтаа өөрийг нь чадамжгүй гэж дүгнсэн удирдлага хорлох гэж ийм мэдгдэл хийсэн гэсэн дүгнэлт гаргасан юм. Энэ явдлаас 8 сарын дараа буюу 2008 оны 9 дугаар сард Кристофер Дарнерийг цагдаагийн газраас учир шалтгаангүй хаалсан байна. Крис үүнтэй санал нэгдэхийг хүссэнгүй. Өөрийн зөв гэж баттай итгэж байсан тул шодрог ёсыг тогтоолохоор араас нь шүүхэд гомдол санал өгч үнэн зөвөөр шалгахыг хүсэж байлаа. Гэвч энэ бүгд нь амжилтгүй болж Крисийг ажилдаа тэнцэхгүй мөн дээрээс нь хамтрагчаа гүтгсэн гэж үзэн цагдаагийн газарт нь ажилд авахгүй байсанд тэр сэтгэл гутралд орж эхэлсэн юм. Энэ үед гал дээр тос намж эхнэр нь ч түүнийг орхисноор нөхцөл байдал уламд ортсон байна. Крис цэргийн албандаач эргэн ажиллах оролдлого хийсэн ч цагдаагийн газарт үүссэн асуудлаас нь болоод тэнд ч авахгүй байсан. Түүний амьдрал тэр чигтээ үгүй болж норон унаж байгаа мэт санагдаж эхэлсэн гэжээ. Өөрийгөө гин буруугүй хүн гүтгээгүү гэдгээ батлахаар удаан хугацаанд амжилтгүй оролдож дуртай ажиллаа хийж чадахгүй байсан Кристоферт өөр замаар шудраг ёс тогтоох санаа төрсөн байна. 2013 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн орой Калифорни мужийн Ирвин хотод залуу хосуудын цогц олдсон юм. Тухайн хосууд нь 28 настай Моника Куин болон 27 настай Кейт Лоуренс нар байв. Хосууд гэрийнхээ гадаа зогсоол дээр толгойдоо тус буудуулж нас барсан байсан гэжээ. Хохирогч эмэгтэй Моника Лос Анжелесийн цагдаагийн газрын хуушин дарга Рэндл Куиний охин байсан бол нөхөр Кейт Лоуренс нь мөн цагдаагийн алба хаагч байсан юм. Тэдний аллага мэрэгжлийн төвшөнд байсан бөгөөд хэргийн газраас ямар ч уул мөр олдоогүй байна. Хэргийн хамгийн логик хувилбар таамаглал бол Моникагийн аавд нь өс сансан ямар нэгэн гудамжны бүлэглэлийнхний хийсэн ажил байх гэж хүн бүр бодож байв. Гэвч цагдаа нар энэ таамаглалаач шалгаж амжаагүй байхад нэгэн сайтад нийтлэл гарснаар бүх зүйл тодорхой болсон байдаг. Уг загтал хотын нэгэн мэдээллийн сайтад ирсэн ба Кристофер Дарнер Америкийн ард түмэнд зориуллаа гэх загтал байснаас гадна загталд цагдаагийн хуучин даргын охин хүргэн хоёрыг тэр хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байв. Загтал нийтдээ 11,000 гаруй үгсээс бүрдэх ба тэдгээрээс гол зүйлийг нь товчлон хүргэе. Намайг мэддэг хүмүүс энэ бүхэнд тийм ч амархан итгэхгүй гэдгийг би мэдж байна. Лос Анжелес хотын цагдаа хэвлэл мэдээллийн энэ цагаас хойш намайг хэрхэн улам гутаанд оромжилж мангас байсан мэтэр мэдээлэл түгэн гэдгийг би сайн мэдэж байгаа. Харамсалтай нь миний хийсэн ирээдүйд хийх зүйлс хийхээс зайлшгүй зүйлс юм шүү. Эдгээрийг үйлдэх нь надад өөрт огтоос сайхан биш байгааг хэлмээр байна. Гэвч би Лос Анжелесийн ялзарсан цагдаагийн газарт эрс шинжилэл хийгдэх үндэс суурь болно гэж итгэн энэ бүгдийг хийж эхэллээ. Мөн асуудлын гол нь нэр хүнд. Та бүхэн өөрсдийн нэр хүндээ сэргийн авахын тулд юу хийж чадах вэ? Миний ойлголтоор нэр хүнд гэдэг бол зүгээр нэг нэр үг биш юм. Энэ бол таны амьдрал, танаас хоош үлдэх зүйл, мөн таны өдөр бүрийн хөдөлмөрийн үр дүн шүү дээ. Та үнэхээр ямар ч гин буруугүй л бол хэнд ч нэр хүндийг танд гүтгэнд оромжилж хэлмэгдүүлэхийг бүү хүлээн зөвшөөрөөрэй. 2008 оны 7 дугаар сарын 8-ны өдөр би офицер Тереса Эвансыг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа сэжигтэн зодсон талаар гомдол мэдээлэл өгсөн юм. Хэв журам зөрчсөн эргэн Кристофер Гетлерийг гавлаж байхдаа офицер Тереса түүний цээжин тус газарт нь 2 удаа өшөглөж нүүрэнд нь 1 удаа цогсон. Нүүрэнд нь цогсон цохилт нь элд харагдахуйц шарах түүний нүүрэнд үлдээсэн. Цагдаагийн офицер хүн сэтгцийн өвчтөд элт аюул занлахил огт илэрхийлээгүй хүнийг зодно гэдэг ой гутмаар зүйл. Харамсалтай нь энэ бүгдийг нь илчилсэн ч харгалзах албадуудаас нь ямар ч арга хэмжээ огт аваагүй. Би тун удалгүй тэдний байгууллагын соёл гэж хэлж болохоор зүйлийг зөрчсөн гэдгээ ойлгосон юм. Хэдийгээр би туршилтын хугацаанд амжилттай ажиллаж байсан ч үүнээс 10 сарын дараа намайг ажлаас минь үнэлэхгүйгээр халсан.
Тэд офицер Тереса Эвансыг мэдээлсэнгээд намайг халсан нь хэнд ч ойлгомжтой байв. Хэдийгээр шалгалтын явцад хохирогч Кристофер Гетлер болон түүний аав хүүг нь эмэгтэй офицер зодсон гэдгийг баталж байсан ч тэд намайг буруутай мэт болгоод өнгөрсөн. Тэд намайг угаасаа болж бүтэхгүй нөхөр байсан мэт харагдуулахыг оролдож, актемд байхдаа л хүн дээрлэгдэг байсан мэт гүтгсэн. Актемд надад дээрлэхүүлж байсан гэдэг хүнийг нь би үнэндээ бусдаас хамгаалж байсан удаатай юм. Та нар миний талаар яаж ийм худал зүйлс ярьж чадж байна? Намайг үнэхээр худал мэдүүлэг өгсөн. Хүн гүтгсэн гэж үзэж байсан юм бол яагаад миний эсрэг шүүхэд гомдол гаргаагүй юм бэ? Та нар ийм нөхцөлд ном ёсороо бол миний эсрэг хуурамч мэдүүлэг өгсөн гэд эрүүгийн хэрэг үүсгэх ёстой шүү дээ. Гэвч та нар тэгээгүй. Яагаад гэвэл үнэн хэрэгтээ намайг буруугүй гэдгийг мэдэж байгаа учраас тэр. Хэрвээ та нар намайг шүүхэд өгсөн бол тэнд намайг буруугүй хэлбэрхэн тогтоож та нарын бузар гүтгэлгийг илчлэх байсан юм. Тэм учраас та нар миний эсрэг шүүхэд гомдол гаргалгүй, худлаа гүтгэн ажлаас минь шалтгаангүй хаалсан. Би сэтгүүчдээс миний амьдарч байсан газар бүрийг судалж мөрдөхийг хүсэж байна. Миний зөв бусаар бие авч хэн нэгнийг дээрлэхэж гүтгэнд оромжилж байсан талаар нэгч баримт олдохгүй. Би тийм хүн биш. Би өөрийн алдагдсан гүтгэгдсэн шудраг нэр хүндээ сэргийх гэж байж болох бүхий л арга замаа бараад сууж байна. Би хууль ёсны дагуу байж болох бүхий л аргаар өөрийгөө буруугүй батлахаар үүссэн ч цагдаа нарын нөлөөгөөр аль нь ч бүтэлтэй болоогүй. Одоо миний хийж байгаа зүйлс эцсийн бөгөөд арга ятсан хүний хийх зүйлс гэдгийг хэлмээр байна. Лос Анжелесийн цагдаа нар үнэнг нухчин дарахыг хүснэ нь одоо хүмүүсийн амь насанд хүргэх болно. Лос Анжелес хотын цагдаа нарын увайгүй үйлдэл миний зөвхөн карьерийг нураасан биш, амьдралыг минь нураасан. Тэд миний шудраг нэр хүндийг дэвшлэн хайсан юм. Хэргийг шалгаж байсан бүх цагдаа нар миний гин бурууг мэдэж байсан ч офицер Тересагийн талд орцгож шудраг үнэг нуун далдалсан. Би та нарын нууцаар уулзаж офицер Тереса Эванс сэжигтнийг шалтгаангүй зодсноос хүлээн зөвшөөрснийг мэдэж байна. Та нарын төлөөсөө төлөх өдөр ирлээ. Надад та нар шиг үннээс нуугдаж өдөр бүрийг өнгөрөх шаардлага азар байхгүй. Би одоо юунаас ч айхгүй. Учир нь алдах юмгүй хүнд айх юм байхгүй. Би өглөөс ч айхгүй байна. Алерт би ажилласаа халагдсан тэр өдрөө л өгч гисэн. Миний халдлагууд цагдаагийн газраас албан ёсоор олон нийтэд гин бурууг зарласан цагт л зогсох болно. Би та нартай ямар ч яриа хэлцэл хийхгүй. Ямар ч хэмжээний мөнгө надад сонирн биш. Надад зөвхөн миний нэр хүндэл чухал. Би та нарын бүхэл арга барил техникийг мэднэ. Та нар намайг ямар сайн буудагч байсныг бүгд маш сайн мэдэж байгаа. Та бүгдийн худал хуурмаг байдал та нарыг өөрсдийг чинь болон ойр тойрны гэр бүлийнхийг чинь үхэл төрөх болно. Би та бүгдийг хийдэг бүхий л зүйлс цагийн хуваар гээд бүхнийг нэг нэгэнгүй мэднэ. Зөвхөн та нарын ч биш, бүхий л ойр дотны хүмүүсийг хичж гисэн. Гэр орон ажил төрөл гээд хаанч байсан та нарын хувьд маш аюултай газар болно гэдгийг би баталж байна. Та бүхэн миний эсрэг ямар ч төвчний ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэсэн ба эртхэн үүнийг марцсан дээр гэж хэлье. Харин миний амь насанд занл хийхгүй л бол би ямар ч жирийн иргэнд халтахгүй. Мөн ямар ч жирийн эргүүлийн цагдаа нарт ч би халтмааргүй байна. Тэгэхээр эрхэм гэмзэмгүй иргэд болон эргүүлийн цагдаа нарт хандж хэлэхэд хэрвээ та нар намайг юм уу миний машиныг олж харах юм бол хизээч битгий дагаарай. Харин нэг төмөр зүүх гэж намайг дагаж намайг зогсоох гэж оролдох юм бол чи амьд гарахгүй гэдгээ мэдэрэй. Чи тэр төмрөө өөрөө ч авахгүй. Ар гэрийн чинь нас барсны чинь дараа л тэр төмрийг авах болно. Ээч чинь, эхнэр чинь, хүүхдүүд чинь чиний оронд нэг муу төмөртэй л хоцорно. Дараа нь тэр төмөр тавир дээр тоосон дарагдаж, эхнэр юм уу нөхөр чинь өөр хүнтэй гэрлэж, хүүхдүүд чинь өөр хин нэг ээж, эсвэл ааваа гэж дуудах болно. Харин хэсэг хугацааны дараа тэр төмөр ямар нэгэн гутлын хайрцагт ороод, дээврийн хөндөд хэвтэх өдөр ирнэ. Та бүгдийн амь нас тэр худалч хуурмаг авилгачин адгийн амьтдын төлөө золигдох ёсгүй гэж би бодож байна. Харин жирийн Америкчуудад эцэст нь хандаж хэлэхэд цагдаа нар та нарын найз гэж хизээш битгий бодоорой. Тэд таныг цусалдаж байхад энэ миний ажил биш гэд хажууд чинь зүгээр л зогсоод төргөн эрхийг хүлээх болно. Таны өхөж буу бичлэгийг хийж зураг авч цагдаа нартайгаа хэн хамгийн аимшигтай зураг авснаа гайхуулсан баясдаг. Үүнийг учраа мэдгүй 20 настай цагдаа л хийдэг гэж бодож байна уу? Тэгвэл 50 гарсан хөгшин цагдаа нар ч ийм зүйл хийж зугаацдаг. Гэд үүнийхээ дараа өөрийн найз нартаа тус бүрт нь хандаж урт зүйл бичсэн ба тэдэнтэй хамтдаа хөгшрөх төлөвлөгөө нь бүтэхгүй нь гэд намайг өмнө нь байснаар минь санан дурсаарай. Миний амьдралынхаа сүүлийн мөчүүдэд хийсэн зүйлсийг мартаарай. Энэ бол нэр төрөө эргүүлэн авахын тулд хийхээс өөр аргагүй сонголт байсан юм шүү гэснээр түүний загтал төгссөн байв. Энэ загтлаараа Кристофер Дарнер өөрийнх нь нэр төрт халтаж, гүтгэнд оромжилж, дуртай ажилласан ч халагдахад нөлөөсөн хүмүүст дайн зарлаж байгаа тодорхой илэрхийлсэн юм. Өмнө нь хэлсэнчлэн түүний эхний хохирогч нь цагдаагийн газрын хуучин даргын охин Хүргэн хоёр байлаа.
Энэ цагаас эхлэн Кристофер Дарнерийн өөрийн дайснуудын эсрэг дайн болсон. Калифорни мужийн бүх цагдаа түүний эсрэг болсон дайн эхэлсэн гэж үзэж болно. Крис энэ мэдгдлийнхээ дараа тухайн үед Америкийн нэгэн улсын хамгийн их анхаарал татаж буй хүн болон хувирсан байна. Түүнийг барихад болон боломжит хохирогчдыг нь хамгаалахад нийтдээ 2000 гаруй цагдааг дайчилсан гэх мэдээ байдаг. Хэдий цагдаа нар олуулагч тэдэнд нэг асуудал байсан нь ихэнх эргүүлийн цагдаа нар дөнгөж сургууль төгссөн туршлагагүй залуу цагдаа нар эсвэл өөрсдийн карьерийнхаа турш хизээч Кристофер Дарнер шиг ийм аюултай бэлтгэгдсэн хүнтэй тулж байгаагүй хүмүүс байсан юм. Сануулan хэлэхэд Кристофер шилдэг цэрэг, бүхий л зэвсгэр мэрэгэн бууддаг бодит байлдааны ажиллагаанд ч оролцож байсан туршлагатай өөрөө жинхэнэ аюултай зэвсэг байв. Эдгээр дээр нэмээд цагдаа нарын бүхий л арга барил технологиг нэвт шувт мэддэг байсан нь түүнийг байж болох хамгийн аюултай гэмт этгээд болгож байлаа. Цагдаа нар түүнтэй нүүр тулахаас айж байсан ба Кристоферыг байна гэж үзэх юм бол шууд гал нэж байсан юм. Кристоферыг барих ажиллагааны үед хэд хэдэн гэмзэмгүй хүмүүст халтсан жишээнүүдээс үүнийг харж болно. Жишээ нь 2 дугаар сарын 7-ны өдөр Дарнерийн боломжит бай болсон хүний гэрийн гадаа хамгаалтанд гарч байсан цагдаа нар нэгэн машин руу 50 гаруй удаа буутсан хэрэг болсон юм. Цагдаа нарын хэлснээр тэр машин нь Кристофер Дарнерийн машинтай ижил шинж тэмдэгтэй байсан гэж мэдүүлсэн ч үнэн хэрэгтээ дотор нь 71 настай Эма Эрнандес гэх эмэгтэй өөрийн 47 настай охин болох Марчатай байсан болж таарсан байдаг. Өглөө бүр эмэгтэйчүүд тухайн хороол дотроо сонин тараадаг ажил хийдэг байсан гэв. Харин 2 настай эмэгтэйг аюултай гэмт этгээдтэй андуурч айд сандран гал нээцгээсэн цагдаа нар машины гэрэл нь унтраастай байсанд сэжиглэх шалтгаан болсон гэх хариулт өгсөн юм. Азар 2 эмэгтэй хоёулаа амьд гарсан ч тодорхой хэмжээнд гэмтэл авцгаасан гэжээ. Эмэгтэйчүүд өөрсдөө яагаад гэрлээ үүрээр асаагаагүйгээр тайлбарлахдаа хүмүүсийг хурц гэрлээрээ сэрээчихвэ гэж болгоомжлсон төдий гэсэн байна. Энэ хэргийн дараа зочроор гараагүй цагдаа нараас болж Лос Анжелес хотын цагдаагийн газар эмэгтэйчүүдэд 4 сая долларын нөхөн олгоор төлсөн юм. Тус гутамшигт явдлаас хэд хоногийн дараа цагдаа нар ахин гэмзэмгүй иргэнийг Кристофертай андууран халтсан явдал гарсан байна. Тэд энэ удаач гэсэн мөн л машин Дарнерийн машинтай ойролцоо байсан гэх хариулт хэлсэн байдаг ч үнэн хэрэгтээ Дарнерийн машинаас өөр маркийн, өөр өнгийн машин байсан болж таарав. Энэ удаач гэсэн андуурагддаг ир аз болж ямар нэгэн ностой шарах аваагүй бөгөөд тэр хүн цагаан арьст эрэхтэй байсан нь олон хүнийг гайхшруулж байлаа. Айлаа гэхэд хар арьстай хүнийг цагаан арьстай хүнтэй андуурч буутсан гэдэг нь олон нийтийг цагдаа нараар доог тохуу хийхэд шүргэсэн юм. Төд удалгүй интернетээр сандруу цагдаа нарыг шоолсон бичгтээ ганцуугүй цамц худалдаалагдаж эхэлсэн нь би Крис Дарнер биш шүү, намайг битгий буудаараа гэх үгтэй цамц байлаа. Цагдаа нарыг инхүү андуурч бодлон жирийн иргэд рүү гал нээж байх зур Кристофер ээлж дудаага хүн хөнөөсөн байна. 2 дугаар сарын 10-ны өдөр Кристофер Дарнерийн загтал дурддагддаг нэгэн цагдаагийн алба хаагчийн гэрийн ойролцоо хамгаалтанд гарч байсан 2 цагдаад нэгэн иргэн Кристофертой төстэй хүнийг дэлгүүрийн гадаа харлаа гэж мэдэгдсэн юм. Цагдаа нарч мэдээллийн дагуу дэлгүүр рүү явж үнэхээр Дарнерийн машинтай төстэй машин зогсож байхыг нь олж харсан байна. Тэд уг машиныг дагахаар болсон ч өнөөх машин гинэт зогсон дотроос нь Кристофер бууж ирэн эргүүлийн машин руу гал нээгээд буцаад машиндаа суугаад зүгтаасан юм. Эргүүлийн 2 цагдаа хөнгөн шарахтаа тоцорсон ч зүгтааж буй Кристоферыг өөр 2 цагдаа хөөж тэдний нэг болох Майкл Крейн гэгч газар дээр буудуулж нас барсан бол Эндрю Такаяс гэгч нь шархтсан байдаг. Эндрюн дадлагжигч цагдаа байсанд Крис түүнийг нэмж буудалгүй зүгтан оцсон гэжээ. Төргөн тусламж ирж Майкл Крейн гэгчийг шууд нас барсан тогтоосон бол Эндрю эмнэлэг түргэгдэж хагалгаа хэлгэн амьд гарсан байна. Нас бардаг цагдаа Майкл Крейн Кристоферын бичсэн шиг нас барсан хойноо хүндэт медалаар шагнуулсан юм. Кристоферыг тэгэхэд хотын бүх цагдаа эрен хайж байсан ч тэр яг л агаарт замхарсан мэт чадварлагаар бултан алга болж 7 цагийн дараа хотын захад түүний машин шатсан байдалтай олдсон байдаг. Энэ үед Кристоферыг ууланд нуугдж байгаа гэж үзсэн ба машин олддог газрын ойр хавийн уул ой модыг шалгаж эхэлсэн ч Кристофер тэднийг хаа нэгтгэгээс онилж байгаа бах гэсэн айдас энэ ажиллагааг амаргүй болгож байсан гэдэг. Эргүүлийн цагдаа хөнөөгддөг үйл явдлын дараа цагдаагийн газраас Дарнерийн халагдсан явдлыг ахин шалгахад бэлэн байгаа гэсэн мэдээлэл тарааж мөн Кристоферыг барихад хүргэсэн мэдээлэл өгсөн хүнд 1 сая долларын шагналж амласан юм. Энэ мөнгө нь гэмт хэрэгтний эсрэг амлсан Калифорни мужийн түүхэнд хизээч урд өмнө байгаагүй шагналын өндөр дүн гэжээ. Кристоферын эсрэг хийж эхэлсэн Манхант буюу түүнийг барих ажиллагаа нь Америкийн нэгэн улсын түүхэн дэх хамгийн том баривчлах ажиллагаануудын нэг болсон гэж үздэг байна. 2000 гаруй цагдаагийн алба хаагч мөн хэд хэдэн нислэг тэргээр хотыг дээрээс нь байнгын эргүүл хийж байсан ч Дарнер амжилттай нуугцаар байв.
Крисийг баригдалгүй утгад ууланд гэнэт ихээр орсон цас нөлөөсөн гэж үздэг бөгөөд үзэгдэх байдлыг муутгаж байлаа. Цас их орсноор дарнэр ууланд хаасайгүй яваад байх боломжгүй болж түүнийг ямар нэгэн хорогдох газарт заавал орсон байх гэж цагдаа нар үзэж эхэлсэн юм. Тэд ууланд байх олон тооны анчтын модон байшингуудыг шалгаж эхлэв. Дарнэрийн шатсан машин олдгоос 5 хоногийн дараа тэд дахин түүний сургийг гаргасан байна. Энэ нь дарнэр өөрийн хэлсэндээ хүрч жирийн иргэдэд халдалгүй амьд үлдээснээс нь болж нөгөөдөл нь түүнийг хаана байсныг нь цагдаа нарт мэдүүлсэн юм. Тухайн өдөр Сан Бернардиногийн цагдаагийн хэлтэс нэгэн дуудлага ирсэн нь Карен Рейнольдс гэх эмэгтэй дуудлага байлаа. Эмэгтэй хэлснээр Кристофер Дарнер түүний уулан дээр байх гэрт нь нэвтэрч түүнийг нөхөртөө хамт хүлээд тэдний машиныг аваад явсан гэв. Крис тэднээс цагдаад хэлэхгүй байхыг гуйгаад өөрсдөг нь оролдохгүй гэж хэлсэн амандаа хүрсэн ч явсан даруйд нь Карен болон түүний нөхөр цаг алдалгүй цагдаад мэдгдсэн энэ байлаа. Тэр Дарнерыг ямар хөнгөтэй, ямар дугаартай машинд аль зүгт хөдлөөд хэдэн минут болж байгааг нь нарийн мэдээлсэн юм. Энэ явдлын дараа олон ч хүмүүс Крис тэднийг хөнөөж болох байсан ч хэлсэн амандаа хүрч жирийн иргэдийг амьд үлдээсэн нь өөрийг нь балалсан явдал боллоо гэж үзсэн байдаг. Үүнээс хэдэн цагийн дараа ахин нэг хүн цагдаад мэдгдсэн нь замын хажууд машиндаа сууж байхад нь буутай Дарнер ирж машиныг нь авахаас өөр аргагүй боллоо. Түүнийг гэмтэж бэртэхийг хүсэхгүй байгаа талаараа хэлж нохоотойгоо буугаад үлдэхийг түүнээс хүссэн гэжээ. Уг дуудлагын ачаар цагдаа нар машины эзний хэлсэн зүгт нэстэг тэргээр хайж байгаад өнөөх хүний дээрэмдүүлсэн машиныг ой дотор байх байшингийн гадаа зогсож байгааг анзаарсан байна. Тун удалгүй Крис Дарнер байшинд нуугдж байгаа нь тодорхой болж эргүүлийн цагдаа нар болох Алекс Коллинс болон Жеремай Маккейнер хамгийн эхэлж ирцгээсэн юм. Гэвч Кристофер Дарнер тэдэнд ямар ч боломж олголгүй буудан хөнөөсөн байна. Үүний дараа ой модон дунд байх уг байшинг тойруулан цагдаа тусгаагийнхан хэдэн давхар бүрэн бүслэлт гаргасан юм. Эхлээд цагдаа нар түүнийг нулимс асгаруулагч хий ашиглан байшингаас гарах гэж оролдож чанга яригчаар бууж өгөхийг шаардаж байлаа. Дарнер ямар ч хариу хэлээгүй цагдаа нар экскаватор ашиглан байшингийн нэг хэсгийг нураав. Ингээд ч Дарнерыг гаргаж авч чадахгүй байсанд байшингийн үлдсэн хэсгийг гаднаас нь галтсан байна. Байшин эрчимтэй шатаж эхлэх үед цагдаа нар түнд бууж өгөхийг шаардсан ч Дарнерт өөр төлөвлөгөө байсан тул тэр сүүлчийн удаа буугаа ашигласан юм. Байшин шүнжин шатсан ба цагдаа нар галыг унтраахаас ч айж байсан тул өөрөө шатаж дуустал нь хүлээсэн байна. Харин маргааш өглөө нь тэд үнс болтлоо шатсан байшин дотроос цогцсолсон гэж мэдэгдсэн ба хожим шинжилгээгээр энэ нь Кристофер Дарнерих болох нь батлагдсан гэжээ. Түүний үхлийн шалтгааныг өөрийгөө буутсан гэж тогтоосон юм. Энэ бүх хэргийн дараа Америкийн ард иргэдийн үзэл бодол хоёр хэсэг хуваагдсан явдал болов. Зарим нь Дарнерыг байдгал нэг уваагүй гэмт итгэхэд гэж үтсэн бол нөгөө хэсэг нь Ардын Баатар гэж үтсэн юм. Дарнерыг дэмжигчдийн бодлоор тэр шудраг үнэн болон өөрийн нэр төрийн төлөө тэмцсэн. Түүний ачаар цагдаа нарын муу муухай олон дийл болсон гэж үздэг байна. Тийм ч учраас цагдаа нар түүнийг баривчлахыг хүсээгүй амьдаар нь шатаах сонголт хийсэн гэжээ. Крис загтал илгээснээсээ хойш өөрийн буруутгаж байсан хүмүүсээс хөнөөж чадаагүй ба түүний мэдгэдлийн ачаар тэдгэр хүмүүст маш сайн хамгаалалт гаргасан юм. Тэгэхээр тэр анханасаа бүгдийг нь хөнөөх санаатай байсан бол энэ талаараа мэдгдэх биш чимээгүй нэг нэгээр нь хийх байсан гэж үздэг ба анхаарлыг нь татах гэж эхнийхээ хохирогчдыг хөнөөгд дараа нь загтал явуулдаг нь цагдаа нар ахиж хохирогч гарахгүй тулд бууж өгч түүнийг гин буруугүй байсан зарлах байх гэж найдаж байсан байх гэж таамаглал дэвшүүлдэг байна. Гэвч тэд эцсийн хүртэл гүрээсээр ахин гим зэмгүй хэд хэдэн хүний амьд хүргэсэн юм. Бичлэгийг үзсэн таны хувьд тэр шудраг өшөө авахч эсвэл гин буруугүй хүмүүсийг хөнөөсөн ярахчин байлаач бүхэлдээ энэ түүх сонирхолтой байсан гэж найдаж байна. Та бүхэн бичлэгтэй холбоотой өөрсдийн сэтгэлээ бичиж үлдээгээрэй. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзах болно. Баяр та.